Hey, за юу гэсэн залуусаа. Дахиад л би байна. Энэ удаагийн бичлэгээрээ Travis Scott болон Travis Scott-ийн Nike Jordan брэндүүдтэй хамтарч гаргасан пүүснүүдийн талаар ярихаар бэлтгэлээ. Travis Scott-ыг сонсдог залуучууд байх юм бол чихвцэд зүгээд бичлэгээ үздэхээ. За ингээд бичлэгийг эхлүүлцгээе. За эхлээд Travis Scott гэж хинбэ талаар ярих нь зүг байх. 1992 оны 4 сарын 30-нд Америкийн нэгдсэн улсын Хьюстон хотод төрсэн рэпер, дуучин, дууны өгөгчч, продюсер нэг юм аа. Түүний жинхэнэ нэрийг Jacob Sparman Webster II гэдэг өгөөд бидний сайн мэддэг нэрүүд нь болохоор Travis Scott, La Flama, Cactus Jack гэдэг нэрийг бид нар сайн мэднэ. Түүний Travis Scott гэдэг нэрнийх нь учир нь түүний аврагыг Travis гэж дууддаг гэсэн бол түүний хамгийн дуртай дуучин Kid Cudi-гийн жинхэнэ нэр нь Scott this Cudi лөө. Тим нэртэй юм байна. Тэгээд энэ хоёр нэрийг нийлүүлээд Travis Scott гэж өөрийнхөө нэрийг өгсөн юм байна. Тайсны нэрийг. Зарим хүмүүс Travis Scott-ыг Kylie Jenner-ийн нөхөр гэдгээр нь магадгүй мэдэх бах. Харин бидний хувьд Kylie Jenner-ыг Travis Scott-ийн эхнэр гэдгээр нь бид нар сайн мэднэ. Энэ хоёр маань нэг хүүхэдтэй. Түүний хамгийн сүүлд гаргасан Astro World цомгонд дэлхийд дахин нэг байлдан дагуулсан. За товчхондоо нэг иймэрхүү. За одоо Travis Scott-ийн Jordan болон Nike-тай гарсан пүүснүүдийг он цагийн дараалтайгаар ярья. Travis Scott-ийн анхны хамтралаа 2017 оны 12 дугаар сард Air Force 1-ийн 35 жилээр зориулсан AP 100 зураг багтсан Travis Scott Air Force 1 байлаа. Энэ пүүсний онцлог гэх юм бол Nike Extrusion салдаг. Тэгээ үдээсний хэсгээр Cactus Jack-ийн логотой. Энэ пүүсийг авах юм бол бас салдаг 2 эсвүүш дагалдах бөгөөд Travis Scott гэсэн бичгтэй стикер дагалдаж очноо. Энэ пүүс наах гарч байхдаа $150 үнэтэй гарч байсан ч одоо $800-аас $1300 үн хүрсэн байна. Air Force 1-ийг хийсний дараа Travis Scott болон Jordan брэндүүд хамтарч Travis Scott Air Jordan 4 Houston Oilers гэдэг өнгийг 2018 оны 6 сард гаргасан бөгөөд Travis болон Jordan брэндүүдийн анхны хамтрал байлаа. Энэхүү цэнхэр өнгийн Travis Scott-ийн пүүз нь түүний hometown болох Houston-гийн Америк хөлбөмбөгийн баг болох Houston Oilers багт хүндэтгэл үзүүлж ийм бүдэг цэнхэр өнгийн өнгөөр хийжээ. Энэ пүүсний онцлог зүйлс нь болохоор пүүсний арт талд Air Jordan логоны оронд Cactus Jack-ийн логотой хилэн дээрээ Travis Scott гэсэн бичгтэй юм байна. Энэ пүүз анх гарч байхдаа $225 үнэтэй гарсан ч одоогийн зах зээл дээр $600-аас $1000 үн хүрчээ. Энэхүү пүүз гарсны дараа Travis Scott-ийн гэр бүл болон найз нөхөд өмсөх боломжтой Purple өнгө буюу үзмийн ягаан өнгө гарсан байна. Тэгээ энэ өнгө нь зөвхөн найз нөхөд болон гэр бүлийнхэнд нь өмсөх ёстой учраас $1000 биш гарсан бөгөөд одоогийн зах зээл дээр $15,000-аас $25,000 үн хүрж байна гэсэн байна. Үүний дараагаар 2019 оны 2 сард Travis Scott Air Jordan 33 Army Oil гэдэг өнгө гарчээ. Энэ пүүсний онцлогоос дурдах юм бол пүүсний хилдээр Cactus Jack-ийн логотой хөлийг чангалдаг хэсэгт Travis Scott-ийн нарийн шаарлага дунд загварчилж бүтээх гэсэн утга бүхий бичгтэй. Энэ пүүс наах гарч байхдаа $175 үнэтэй гарч байсан боловч одоо $250-аас $330 үнэртэгтэй зарагдаж байна гэсэн мэт. Дараагийн танилцуулах пүүс маань 2019 оны 5 сард худалдаанд гарсан Travis Scott-ийн Air Jordan 1 хай юм аа. Энэ пүүс нь бараг 2019 оны шилдэг пүүсгэд илүүдэхгүй. Nike Extrusion буруу харсан байдал нь энэ пүүзийг боломгой харагдуулж мөн шагааны хэсэгтээ нэг жижиг керма маягийн зүйлтэй. Тэгээ анх гарахдаа хязгаартайгаар ч хүмүүсийг гонсоолгож байсан ч Grammy-гийн үеэр дахин худалдаанд гарчээ. Тэгээ анх гарахдаа $175 үнэтэй гарсан ч одоогийн зах зээл дээр $800-аас $1900 үн хүрчээ. Үүний дараа 7 сард нь Travis Scott Air Jordan-ийн лоон худалдаанд гарчээ. Энэхүү пүүз нь $130-аар худалдаанд гарсан ч одоогийн зах зээл дээр $500-аас $1000 хүртэл хүрсэн байна. 2019 оны Super Bowl дээр Travis Scott performance үзүүлсэн. Үүн дээрээ урд өмнө харагдаж байгаагүй Air Jordan 6 өмсч шууган тарьсан байгаа. Энэ Travis Scott Air Jordan 6 Cactus Jack үжээ.
2019 оны 10 сарын 11-нд худалдаанд гарсан энэ загварын онцлог зүйлүүд нь гэх юм бол хажуудалдаа жижиг карма маягийн бас зүйлтэй. Уул нь glow in the dark буюу харанхуйд гэрэлтдэг болтой юм байна. Тэгээ энэ пүүз наах гарахтаа $250-оор худалдаанд гарсан ч одоо $500-аас $1000 хүртэл хүрчээ. Хамгийн сүүлд дөрөв дахь пүүз маань Travis Scott Air Force 1 Cactus Jack юм аа. Энэ пүүз нь энэ сарын 16-нд худалдаанд гарах бөгөөд энэ пүүзний онцлог зүйлс нь пүүзний материалын ажлын хувцсны материалаар хийгдсэн. Урд нь гарсан Air Force 1 шиг Nike Иесусээс салдгүйч үдээсний хэсгийг бүрхэж байдаг нэг бүрхүүл маягийн зүйл нь салт юм байлээ. Тэгээ бас Cactus Jack гэдгээ кириллээр бичсэн харагдчихсэн. Бас хэд бас онцлог зүйл байсан. Тийм энэ пүүз нь бас суглаа явуулж байгаа юм байлээ хэд хэдэн сайтуудаар. Тодорхой хэдэн сайтууд дээр бүртгүүлээд суглаанд хамрагдаад 15-ны 2 цаг хүртэл суглаанд явагдаад тэгээд азтан тодорхой юм байлээ. Энэхүү пүүз нь худалдаанд гарахдаа $160 үнэтэй худалдаанд гарах юм байлээ. За ингээд танилцуулах пүүзнүүд ерөнхийдөө дууслаа. Эцэст нь Travis Scott-тэй холбоотой сонирхолтой хэдэн зүйлийг яриа. Travis Scott нь маш чадварлаг рэпер бөгөөд автотюныг жоон хэтрүүлж хэрэглэдэг гэсэн шүүмжлэлийг дагуулдаг. Тэгээ Travis Scott нь пүүнстэй маш их хайртай юм шиг байна. 2015 оны Швейцарт болсон Open Air тоглолтын үеэр Travis Scott пенүүд руугаа ингээд үсрээд тайзнэр үсрээд ордон шүү дээ. Ороод явж байхад нэг сонсогч нь түүний Easy Boost-ийг хулгайлцсан юм байна л та. Тэгээд Travis Scott бүр одоо хулгайсан гарлаа ойрлоод контрол алдчихж байгаа юм шиг бас таарсан. Энэ бичлэгийн хэсгийг хальт үзцгээе. Get that motherfucker, get him! You tried to take my shoe? You wanna be a thief? Fuck him up! 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 Get him out of here! Get him out of here! Boo! 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 Fuck his ass up! Сүүл гарсан бас Heist in the Room гэдэг дууныхын клипэн дээр Travis Scott-тэй тоглож байгаа хэсэг нэг гардаг. Тэгээд Travis Scott-ийн хөлдөөс Air Jordan Love-ыг өчлөөд унгаахад Travis Scott уурсандаа тэр Rob-ийг буцагч байгаа хэсэг бас гардаг байгаа. Үүнээс хад пүүзэндээ маш их хайртай юм шиг байгаа. Тэгээд Kylie Jenner би амаалагчтайгаа адилхан хөвгт төрүүлэхэд саяхан бас Travis Scott-тэй муудалчаад дараа нь Tyga-гийн студ дээр очисон гэх шууганд ингэж уурлаагүй гэж пүүзээ алтахад ингэж уурлаж байна гэдэг. Магадгүй Kylie-гээс л пүүзэндээ хайртай байж магадгүй. За тооссон юм мэдээч юу гэж тийм байх вэ? За ингээд энэ удаагийн бичлэгээ дуусгацгаая. Юу бичлэг таалагдах юм бол subscribe болон like дараарай. Илүү олон бичлэг оруулах болно.